Орой мэнд үзэгчдээ эрсдлийн анализ эхэлж байна. За энэ удаагийн сэдэв бол экспортын эрсдэл. Энэ сэдвийн талаар үзэгч та бүхэнтэй ярилцахаар Мандал даатгал компани эрсдлийн шинжээч Од ирсэн байна. Тэгэхээр одоо юуны төрөнд эрсдэл гэж яг юу вэ гэдгийг хамтдаа үзээд эргээд ярилцлага үргэлжлүүлье. Экспорт гэж юу вэ? Товчхондоо экспорт гэдэг нь аливаа нэгэн улс орноос гадагшаа гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээг хэлнэ. CIA буюу Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газраас гаргадаг World Factbook-ээс үзвэл 2012 оны байдлаар дэлхийн хамгийн том экспортлогч орн бол бүгд найрамдах Хятад ард улс бөгөөд экспортын нийт орлого нь ойролцоогоор 1.9 триллион ам.доллартай тэнцэж байна. Энэ нь манай улсын экспортын нийт орлогоос даруй 400 дахин их гэсэн үг юм. Мөн улс орнуудын экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнээс нь хамаарч төрөлжүүлсэн байдаг. Жишээ нь сүүлийн 30-аад жил Япон улс нь дэлхийн цахилгаан бараа бүтээгдэхүүний гол нийлүүлэгч байсан бол одоо бүгд найрамдах Солонгос улс түүний халааг авч байна. Мөн бүгд найрамдах Хятад ард улс нь хүнсний бүтээгдэхүүн болон бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг бол Оросын холбооны улс нь цэргийн зэвсэг техникийг бусад улс орнуудад түлхүү экспортлдог. Тэгвэл манай улсын хувьд байдал ямар байна вэ? Социализмын жилүүдэд зөвлөж социалист бүгд найрамдах холбооны улсад болон бусад ах トゥ найрамдалт орнуудтай экспорт импортын холбоотой явж ирсэн бол сүүлийн үед 20 гаруй жил өөрсдийн түүхийн эдийг шууд дэлхийн зах зээлд гаргах боломж нэгдсэн юм. Экспортын талаар ерөнхий ойлголтыг бас авч чадлаа. Тэгэхээр манай улсын хувьд ер нь экспортын ямар бүтээгдэхүүнүүд байна? Ер нь манай экспорт гэж ер нь юу байна? За Монгол улсын хэмжээнд одоо нийт экспортлж байгаа нийтдээ нэг 10 бүтээгдэхүүн ба тий 10 нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг. Тэр дундаас одоо ялангуяа эхний дөрөвт нь орж байгаа бүтээгдэхүүнүүд буюу чулуун нүрс, зэсийн баяжмал, төмрийн хөдөр, мөн боловсруулаагүй газрын тос гэх мэт бүтээгдэхүүнүүдээс одоо Монголын экспорт ерөнхийдөө бүтэж байна гэж хэлж болж байгаа. Тэгэхээр дотооддоо боловсруулалт хийгээгүй түүхий дээр гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүнүүд байна тий? За тэгж ойлгож болно. Тэгэхээр Монгол орны экспорт маань ерөнхийдөө уул уурхайн бүтээгдэхүүнүүдээс л одоо бүрдэж байна. Экспортын орлого маань ерөнхийдөө уул уурхайн бүтээгдэхүүнүүдээс бүрдэж байна гэж ойлгож болно. Би хөвчлээд хэлэх юм бол 2012 оны байдлаар жишээлбэл зэсийн баяжмал 19%, нийт экспортын мөн газрын тос маань 8%, боловсруулалтын газрын тос. За нүүрс бол дэж зэрэг 43% буюу хамгийн их хувьтай байгаа. За төмрийн өдөр 12% гих мэтчлэн одоо нийт экспортын хувийг эзэлж байгаа эдгээр дүү. Тэгэхээр саяны дөрвөн бүтээгдэхүүн гэж би дурдлаа. Тэгэхээр эдгээр дөрвөн бүтээгдэхүүнийхээ эхлээд одоо дэлхийн зах зээл дээрх ханшийг харалт. Яг тэгэхээр эдгээр дөрвөн бүтээгдэхүүн ер нь уул уурхайн бүтээгдэхүүнүүд маань дэлхийн зах зээлээс маш их хамаардаг. Ялангуяа манайх шиг боловсруулаагүй шууд түүхийн эд маягаар гаргадаг улсын хувьд. Тэгэхээр сүүлийн одоо 3-4 жилийн графикийг харах юм бол 2008 онд мэдээж хэрэг маш их бууралт тавьж байгаа зэсийн үнэний хувьд ярих юм бол одоо 2012 оны сүүлийн байдлаар өсөлттэй буюу 1 тонн зэсийн баяжмал маань 8200 одоо $1000 орчим үнэтэй явж байгаа. За газрын тос дээр аваад үзэх юм бол боловсруулалтын газрын тос маань 2008 онд бас 9 оны эхэнд бууралттай байж байгаад одоо өсөлттэй байж байгаа. За тэгэхээр энэ маань одоо баррелаараа тооцоо явж байгаа. Нэг баррел маань ойролцоогоор одоо $110 орчим. Одоо 159 литр маань 100 одоо 10 орчим долларын үнэтэй дэлхийн зах зээл дээр явж байгаа. За газрын тос бол мэдээж хэрэг маш эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн учраас үнийн хувьд бол өсөлттэй тогтвортой гэж үзээд байна. За нүүрсний үн дээр аваад үзье. Нүүрсийг бол одоо хүн болгон мэдж байгаа тийм хүн болгон сонирхож байгаа баг. За нүүрсийн үн бол өнгөрсөн онд нэлээд унжгаад одоо сүүлийн үед эргээд тогтвортой байдалд орох одоо шинжтэй болоод явж байгаа. Энэ графикаас харах юм бол тийм ээ. Манайха яг ямар улсууд руу экспортлдог бүтээгдэхүүнээ гэсэн мэдээлэл нь үү? Мэдээж бол хамгийн их нь бол бүгд найрамдах Хятад ард улс байгаа тийм ээ. Тэгээ дараа нь одоо бусад Оросын холбооны улс, одоо бүгд найрамдах Солонгос улс, Энэтхэг гэх мэтчлэн бусад орнууд байна л да их бага хэмжээтэйгээ. Тэгээ ерөнхийдөө манай экспортод гаргаж байгаа дийлэнх бүтээгдэхүүн маань бүгд найрамдах Хятад ард улс руу гарч байна гэж ойлгож байна. Тэгэхээр сэдвтэй холбоотой эдийн засагчтай ярилцлагыг хамтдаа үзээд эргээ яриагаа үргэлжлүүлье. Нэг улсаас хэтэрхий хамаарсан экспорттой болчихлоор ерөнхийдөө тэр экспортуудынх нь үн унах эсвэл эрэлт хэрэгцээ нь муудах тоолонд манай эдийн засаг өөрөө юу ач чаддаг.
валютын урсгал нь валютаар орж иж байгаа орлого нь тасарчаад байдаг. Ингэснээр улс маань засгийн газар маань төсвийн их орлого нь бүрдэж өгөхгүй. Төсвийн алдагдлаар орохоос гадна бас эдийн засаг маань өөрөө хувийн хвшил маань ч гэсэн дагаад бас муудчихад байгаа. Өөрөөр хэлбэл хувийн хвшил маань ерөнхийдөө гадны хөрөнгө оруулалтаас гадна ерөнхийдөө манай экспортын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хэр зэрэг байна, үнэн хэр зэрэг өндөр байна гэдгээс хамаарат тэдний орлого ч гэсэн тодорхойлогдоод байгаа. Яагаад тэгэхээр энэ уул уурхайн салбарыг даасан дэр уул уурхайн салбарт бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлээ, тэрнээс орлого олдог бүхэл бүтэн уур уурхайг тойрсон бусад салбарууд бий. Энэ салбаруудны маань орлого нь дагаа унчиж байгаа болохоор ерөөсөө эдийн засаг маань тэр чигээрээ экспортоос хамаарсан байдалтай болсон гэхэд илүүдэхгүй. Гэхдээ экспорт одоо нүүрсний экспорт шиг ингээд таг зогсчлоо гэхэд тэдний үйл ажиллагаа тэр чигээр ингээд дагаа зогсчихно гэсэн үг биш. Тодорхой хэмжээгээр буурч байгаа. Яг гоо даатгал гэдэг талаас ярих юм бол жишээлбэл одоо нүүрс экспортлж байгаа компаниудын хувьд авч үзэх юм бол одоо гадны ямар нэгэн байгууллагатай гэрээ контракт хийгээд нэг жилийн хугацаанд 1,500,000 ч юм уу сая орчим одоо тоон нүүрс гаргана гэд гэрээ контракт хийсэн. Энэ тохиолдолд тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрсдлүүд гарч болох юм л да. Жишээлбэл байгалийн ам шиг болоод тухайн уурхай маань үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог ч юм уу. Эсвэл түүнийг зөөдөг тоног төхөөрөмж техникүүд маань хүнд одоо машин механизмууд маань одоо ямар нэгэн байдлаар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд тэр үйл ажиллагааг хэвийн одоо явуулах үүднээс даатгалын компани дээр оролцох боломжтой болж байгаа юм л да. Хөрөнгийн даатгалаар даатгуулах юм бол эргээд хохирлоо нөхөн төлөвлөдөг үйл ажиллагаагаа хэвийн хэмжээнд нь явахт нь бол эргээд хохирлыг нөхөн төлөвлөдөг зорилготой. Ингэснээрээ нөгөө экспортын эрсдлийг хэрхэн бууруулж өгнө гэхээр нөгөө гэрээ хийсэн компани маань одоо Монгол улсад орж ирэх хөрөнгө оруулалт маань одоо төдий чинээгээр одоо хугацаа алдахгүй орж ирнэ гэдэг үүднээс харж болно л да. Жишээлбэл юу гэдэг 10 хоног саатаад техник нь одоо эвдэрснээс болоод 10 хоног саатчлаа. Гэтэл тэр хэмжээнд орж ирэх хөрөнгө оруулалт нь хэр байна? Гэтэл даатгалын компани чи орж ирснээрээ тэр хохирлыг нь хурдан хугацаанд нөхөн төлөх зорилготой боломжтой болчихж байгаа. Тэр зэрэг эргээд нөгөө нэг экспортлж байгаа компани маань хэвийн үйл ажиллагаанд орох хугацаанд төдий чинээ хурдан болоод эргээд Монгол улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалт мөнгөн одоо урсгал маань төдий чинээ хурдан орж ирнэ. Экспортын эрсдэл гэж яг юу вэ? Ямар эрсдлүүд байна вэ гэдэг тал дээр илүү төлөхөө яриа. За би түрүүн дурдчихсан экспортын эрсдэл манай улсын хувьд тийм ээ. Дэлхийд одоо 200 гаруй улс байна. Улс болгон өөр өөрийн гэсэн төвшөнд байгаа тийм ээ. Одоо импорт нь нэг янз байхад экспорт нь бас нэг өөр янз. Яг манай улстай адилхан улс гэдээ аваад үзэхэд бол мэдээж байхгүй. Яг манай улсын л нөхцөл байдал байна. Тэгэхээр манай улсын нөхцөл байдал маань дэлхийн түүхэн эдийн ханшнаас, дэлхийн одоо зах зээлийн ханшнаас маш их хамаардаг зах зээл. Тэгэхээр экспортын орлого маань ерөөсөө дэлхийн зах зээл дээр байгаа нүүрсний үн, зэсийн баяжмлын үн, газрын тосны үн гэдгээс шууд хамаарч байна. За хэрвээ эдгээр түүхэн эдүүдийн маань үн дэлхийн зах зээл дээр бага байгаад бид нар экспортын хангалттай орлого олж чадаагүй бол нөгөө экспортын орлогоос бүрдэж байгаа төсвийн орлого гэдэг маань одоо Монгол улсын нийт төсөв гэсэн үг тийм ээ. За төсвийн орлого буурах юм бол мэдээж хэрэг нөгөө бидний төлөвлөөд олон жилээр төлөвлөсөн байдаг бүтээн байгуулалт зогсно тийм ээ. Тэгэхээр одоо дараа жил эмнэлэг барих хэрэгтэй байсан бол барьж чадахгүй ч тийм үү. Дахиад энэ 2-3 жилээр хойшлох тийм ээ. Дахиад бид нар орлого олтол хойшлох. За цаашлбал одоо экспортын орлого өндөр байхад зогсоодсон байсан одоо янз бүрийн татварууд болон хөнгөлөлтүүд байхгүй болох тийм ээ. Яг тэгэхээр орлого тасарсан учраас тэрийг нөхөхийн тулд буцаад татваруудаа нэмэх зэрэг одоо үр дагаврууд гарч идэг. Мөн одоо төсвийн орлого маань багасхаар төсвийн байгууллагууд тийм ээ одоо зардлаа хэмнэх шаардлагатай болдог. Тэгэхээр одоо ажилчдаа цомгдох ч гэдэм үү иймэрхүү үр дагаврууд гарч байна л да. Тэгэхээр одоо нөгөө дэлхийн зах зээлийн ханш маань шууд бидний амьдралд нөлөөлөд байна л гэсэн. За экспортын эдгээр эрсдлүүд байгаа юм байна. Тэгвэл эдгээр эрсдлүүдийг бууруулах ямар боломжууд байна вэ? За мэдээж хэрэг одоо хүн болгон л хэлдэг байх тийм ээ. Боловсруулах үйлдвэр байх хэрэгтэй. Бид нар зэсээ гаргаж ирчээд одоо зэсээр хийдэг тийм ээ. Утасны ч юм уу компьютерийн эд ангиудыг яг хажууд нь эрдэнтийн хажууд үйлдвэрлээд гаргах юм бол нөгөө хамаг өртгөө шингээгээ тийм ээ. Ажлын хөлс одоо татварууд бүх өртгөө шингээгээд илүү өндөр үнэтэйгээр гаргах боломжтой байдал бид нар тийм боломж алгааж тийм үү. Тэгэхээр яг эдгээр боловсруулах үйлдвэрүүд маань олон одоо жилийн явцад
болж бүтэх асуудлууд байх л гэж бодож байна тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар хийж чадах зүйл маань юу гэхээр нэгдүгээрт экспортоо өргөжүүлэх хэрэгтэй тийм ээ. Аль болох олон улс оронд тийм ээ. Зөвхөн ганц улсаас хараат биш гэдэг зүйл байгаа. Хоёрдугаарт экспортоос олсон орлогоо зөв зарцуулах тийм ээ. Зүгээр нэг хамаагүй зарцуулах биш. Зөв зарцуулж яагаад тэгэхээр энэ орлого маань нөгөө дэлхийн зах зээлийн ханшнаас хамаарж байгаа учраас өнөөдөр бид нар орлоготой байж болох боловч маргааш бас орлогогүй байж болно тийм ээ. Гэдгийг л бид нар сайн ойлгох хэрэгтэй байна. За баярлалаа. Тэгэхээр экспорт эрсдлийн талаар энэ удаад ярилцлаа. Үзэгч та бүхэндээ Мандал даатгал компани эрсдлийн шинжээч од ярилцсан байгаа. Ингээд дараагийн эрсдлийн анализаар эргэн уулзалтаа баяртай үзэгчтэй.